За бүгдээрээ хай. Миний Таиланд руу аялсан бичлэгийн part 2 орж ийн. Part 2-ын бичлэгний маань зарим хэсэг нь алга болсон болохоор би бичлэгийн дундуур ингэж хэсэг орж ирэх шүү гэдгийг сануулах гад энэ бичлэг хийж байна. Тэгээд үсэн part 2 маань дэлгүүр хэсэж байгаагаар эхэлж байна. Одоогийн байдлаар 2 утас юм авсан явж ийн. Хар хаалган нүүр мөр бодох ер нь бол амар ядаргаатай санаач. Зүгээр л нарны тусаад сайн төрөхгүй бол өчигдөр нэг аква парк явсан чинь амар харалсан харагдчихна танаас. Би чинь бор хүн болохоор надад борлох үйл явц байхгүй шууд харлана. Энэ эффекттэй болохоор бичлэгэн дээр нэг харагдахгүй. Гэхдээ бодит амьдрал дээр бол би хөөрхөн борлсон шүү. Яг гэртээ ирсэн. Бүр сексистэн сууж ийн. Тэгээ юу авснаа харуулъя. За би ийм цүнх авсан. Энэ болохоор ингээд өөрөө ийм нэг юм charm шиг юмнуудыг хийчих болт юм билээ. Тэгээ би хүслэнгээ K-үсэг аваад улаан өнгөнд туртай болохоор бах улаан юмнууд авсан. За хоёр дахь нь болохоор ийм хэлбэртэй цүнх. Тийм. Энэ цагаан зүгээр энгийн цагаан даван зүг авсан. Энэ зүг болохоор Uniqlo дэсэн шүү. Uniqlo-с авсан. Хээсч гэж ялаа да. Мэдгүй. Хамгийн сүүлийнх нь болохоор миний өнөөдөр авсан хамгийн үнэтэй юм. Хамгийн сүүлийн цүнх. Би ингээ сүүлийн үед угаасаа цүнхэн амар туртай болоод байгаа. Энэ болохоор ийм Gentlewoman гэж ийм дэлгүүр байт юм байлээ. Бас даавн цүнх. Өөр задлах гэж хамгийн их хүлээж байгаа юм болохоор Sony Angels авсан. 2 Sony Angels байгаа. Задлаад үз. Яна ямар царай муутай юм бэ? Энэ онцгой нь харж гин үү? Цэрийг нь хараа. Яна ямар царай муутай юм бэ? Энэ нь hamster гинэ. Энэ нь ингээ нэг жимс ногоо могооны юутай юм байна. Миний ингээ хамгийн дуртай жимс гүзээлсэн байхгүй юу? Тэрийг гүзээлсэн гарч ирэх юм бол би нэг шууд утсан нэр наа. Энэ л гүзээлсэн биш мэдрэгдэж болчлаа. Юу вэ? Энэ одоо юу юм? Манжи юм уу? Radish юу лээ? Radish ч монголоор юу лээ? За мэдгүй. Ийм гарч ирсэн. Хөөрхөн бүхсүү яадаг. Ийм хөөрхөн 2 онжиг гарч ирлээ. Онжигч байх. Ийм хөөрхөн 2 angel гарч ирлээ. Ус би илүү олныг авмаар л байсан л та. Гэхдээ I am not rich. За өнөөдрийн шопинг бол ингээд босон. Маргааш уулзцгаая. За хай. За өнөөдөр James Bond гэдэг газар руу явах гэж байгаа. Тэр арал руугаа юм жижиг усан хотоор явах юм байна. Хөдлөхөөл. За энэ хад натлахлаар ингээд 2 бар хоорондоо цулалдж байгаа гэх юм уу? Тэгж байгаа юм шиг харагддаг бар гинэ. Яг ингээ харах юм бол бар бол харагдчих л байна. Арал дээрээ ирсэн. Ийм гоё газар байна. Айландаа жоохон ториод явсан чинь энд ийм газар байсан байна. Энд ингээд усанд зураг мураг авахулж болдог. За энэ болохоор амар их юм зах шиг юмнууд амар их байд юм байна. James Bond-оос хөдлөөд өөр арал руу очиж хоол идсэн. Ийм газар хоол идэхэд ирсэн. Далайн дунд хоолны газар. Ой. Сая дөнгөс миний хажууд тэрэн дотор нэг хавчиг аваа явчихлаа. Хөрхийн амттай хоол болох нь дээ. За бид нарын идэж байгаа хоол юм байна. Юу гэдэг ч хоолнууд юм дээ. Мэдгүй юу ч байсан айгуу гоё харагдчихэ. Энийг ингээд барай яваа да. Чи ямар чанга юм бэ? Сая хоолоо идчихэд одоо нэг хүүт юм олж уудаг юм уу гэж ярьж байна. Би амар шалдан хараад байна тэр бичлэгэн дээр. За намаагүй шлээрэ. Гоё матчатай юм байна уу? Iced green tea milk-ийг авч үзье. Миний энэ чорко нэг сонгоцсон дээр авсан чинь ингээ 2 өөр болтон. Нэг нь ингээд шулуун бараг шулуун болсон. Нэг нь болохоор амар хөвсгөл хийгээр байгаа. Гэтэ яах вэ? Далайн гол юм идэн гэдэг бол үнэхээр гоё new experience байлаа. Миний босно шалгуур амттай. Тэгээ хоол идсэн арлаасаа хөдлөөд өөр арал дээр очиод
жижигхэн завинд сууж явсан. Тэний юм агуу шиг юм руу орсон чинь ингээд усны давлага нь бүр амар зү. Би бүр амар яагаад. Энэ уулыг цаалаар нь тойроод ирэх юм бах та. Завиндаа суужаад ирсэн чинь манай онгоцон дээр амар хөөрхөн pineapple төсөө тавьсан байсан. Тэр нь амар гоё байсан. За ингэж онгоцоор яваад оройн гэртээ ирээд унтсан. Өөр янз бүр юм хийгээгүй. Тэг маргааш нь болохоор ийм юм болсон байт юм аа. Бид нар яг хаана яваад байгаа гэхээр ийм Diamond Gallery гэж юмд ирсэн юм байна л та. Би яагаад мэдээгүй гэхээр би замдаа унтсан. Тэгээ энэ болохоор байгалийн ямар ч туслаг хийгдэггүй. Байгалийн чулуун ийм байдаг гинэ. Тэгээ саяны үтсэн нь болохоор ер нь бол чулуу яаж үүсдэг, хаанаас гарч ирсэн, яаж олборлдог тиймэрхүү тухайнууд гарч ирсэн. Тэгээд энэ чулуунууд л үнэхээр гоё харагдчихээн. Монголчуудын сайн мэддэг оюу болохоор энд байна. Энэ болор гинэ. Вау, эднэрт ямар гоё харж байна. Ruby ч нэндгүй шүү дээ. She got the ruby. Энэ болохоор factory буюу яг яаж хийдгийг харуулдаг юм байна л та. Энэ бол монголоор бараад архнууд лэдтэй тийм үдээ ер нь тиймэрхүү юмнууд удалсны араас ингэж дэлгүүртэй авчирд юм байна. Тэгээ дэлгүүр нь болохоор амар олон юмнуудтай. Jewelry-нууд айгуу гоё юм байна. Нэг юу авсан? Эмэг авсан. Би өөрт аваагүй л дээ. Дүүд авсан. Амар аимшигтай найрсаг хүмүүс байлаа. Одоо бид нарыг хайшаа явах чааг мэдэхгүй байна. Замдаа би дахиад унтаад явах бах. Тэгэл нэг газар очиход л ах та. A few minutes later. Central Phuket гэдэг мол дотор ирсэн. Тэгээ би юу олсон гэгээч. Миний хайгаад байсан лего энд байна. Би гартаа авна. Ян гойгоос тий. Миний ерөөсө 18 хүрнөө 19 хүрнөө хамаа байхгүй лего л лего. Сарнай л сарнай. Би угаасаа авна. Миний ер нь бол Таиландд ирсэн зорилго бол sticky rice гэсэн. Mango sticky rice. Mango sticky rice-ны эрэлт гарсан байгаа. Явж аваад mango sticky rice олж идсэн. Ийм заяа. Тэгээ амт нь болохоор зүүрлэхээр нэг юм яг юугүй зүрлэх мэдгүй байсан. Тэр нэг юм цагаан соус шиг юм мангон дээр асгаж жагаад тэгээ будаатайгаа хойлж иддэг. Тэнгүүд ингээд эхлээд бол гоё. Тэгтээ жоохон их идэт хам бол жоохон ингээд нялуун санагдахаар юм шиг үлээ. Сая би амар сони юмтай таарлаа л да. Зөөр ингээд юм үзээ явж ирсэн ахгүй юу. Тэгсэн чинь худалдагч нь надад гүйж ирснэ. Өө би чиний хумсны чинь зургийг авчий гэ. Тэгээ миний хумсны зургийг аваад соёлын шоконд орслоо. Сэтлээ 4 цаг дэлгүүрээс нийцсэн. 2 уут юм авлаа. 2 уут юм зүгээр 2 шиг юм л гэсэн үг. Тэгээд одоо эцэст нь лего авахгаа явчих. Лего авсан үний тэрэ. Got it. Everybody stand. Улла. Эвэр гоён тада. Миний лего. Улла. Одоо амар сони юм үзэж байна. Бид нар Lady Boy шоу үзэж байна. Энэ хараа энд ингээ постерууд байна заяа. За ийм газар шоу нь болох юм байна. Бичлэг хийж болох үгүйгэн сайн мэдгүй байна. Юу ч байсан. Бичлэг хийж болохоор л бичлэг хийнэ.
саяны Lady Boy-ийн тоглолтыг үзээд гараад ирсэн. Амар гоёс. Амар гоёс. Хэрвээ Таиландд ирж байгаа хүмүүс байх юм бол саяныхыг үзээрэй гэж зүглэе. Тэгтээ нэмэх 18 шүү. Тийм, нэмэх 18. Яг жоохон хүмүүс байсан л тас ер нь бол үзүүлбэрт нь ихэнх нь нэмэх 18 учраас тэгээ саяны Lady Boy-ийн тоглолтод 10-аас сая нууглаа. 10-аас хязгааргүй одооглоо. Билээ зааштай. Өнөөдөр бүр сэтэл явчлаа. Тэгээ өнөөдөр болохоор бидний Таиландд бас сүүлийн өдөр маргааш орой ниснэ. Ус сунараа бэлдээд байж байна. Зүгээр зэлчээс нэгэн мэдрэлтэй амар их юм авчижээ. Нэмэт чимдэн авсан заяа. Тэгвэл бид тэр яасан магтахгүй юм чинь. Юмнуудаа хийгээл. Тэгэл Монгол руугаа явна да. Tomorrow. За Таиландын онгоцны бодлоо ирсэн байна. Бидний суух онгоц 6:30-аас чек-ин хийн гэсэн чи бид нар 4 болж хаад ирсэн. Яг яхаа мэдэхгүй байна. Юу ч байсан онцгой юм бол битэн, онцгой юм болохгүй бол бичихгүй баха. Одоо та нар тэр битсэн онцгой юм хараарай заа юу. Өдөд Чиса миний хамсах дурах байна. Сэногт. Тэгээ бидний нислэг орой 9 цагаас ассан болохоор дахиад юм ийдсэн заяа. Миний идэж ухаан дээлддэг унац. Энэ одоо миний толгойтой адилхан хэмжээтэй ундаа л гэж харуулсан юм шиг байна. Нонгосон орж ирсэн. Орж ирэхгүй бүр юу болоо. Манай гейт just 84 байж байгаа 81 бол зөвхөн ажил миний хойно жоохон өрчсөн бүр сууд руу гэрээд идэх шүү. 6.5 hours later. Фитингийн онгоцны бодол дээр буусан байна. Амар их унтмаар байна. Одоо 4 өнгөрчийн цаг. Манай гол 11:30-аас ниснэ. Тийм яг одоо шүдэ гоомаар байна. Тийм. Шүдэ л гоомаар. Шүдэ гоочод ирсэн чи манай хэд унтчихэж явах болоогүй байгаа болохоор би бас тийдөө. A few moments later. Сая бүр унтаж босоод шал нойрмогоос чигээр бос гайл тэгсэн амар авсан цуулгаад авид ирдэнэс амар хүүтэн заяа. Одоо Монголд энэс хүүтэн байгаа гэхэлэр амар хүүтэн санагдчих. За нисхийн өмнөх шопинг энэ баг сүүлийн шопинг ахаа. Би нэг юм Brookside-ийн шоколад авсан. My favorite chocolate. Энэ ер нь л ингээд Монголоос гаднах хамгийн сүүлийн худалдаа авалт байлаа. Манай камерамен жоохон мя. Жохон ингээ хөдөлгөөнтэй байсан бол уучлаарай. За одоо нэг цагийн дараа нисгэж бичлэгээ дуусгая. Тэг ингээд яг ярихсан чи уйлах гэдэг нэ би. Анх удаа гэрийнх нараа гэр бүлээр аялсан сэсгэдэл айгуу гоё байгаа. Зөндөө олон гоё дурсамжлалтэйсэн. Тэгээд одоо дурсамжийнхаа нэг хэсэг болгоод энэ влогоо хийгээд явлаа. Миний анхны влогийг үзсэн та нарт бүгдэнд нь маш их баярлалаа. Бүгдээрээ лайка дараа, subscribe хийгээрэй. Өөр зөндөө олон гоё бичлэгийн санаагаа олохлоор удахгүй бичлэг оруулах юмнаа. За бүгдэнд нь ярьтаа шүү. Bye bye.